Шууд амжилтын Platinum event тэтгэгч таны дижитал аяллаа ихтгэл тун IT-Zone та компьютер принтер хаалгах хөрөмжүүд IT Store-оос аваарай. Бүрээскор Mongolians банкын тоглолтын эхний тоглоомыг зохион байгуулнаа. Таруу. За өөрөө дундын заа шийдэлтийг гүйцэтгсэн Ватарагийн шийдэлт амжилттай. Эзэлсэн өөртөө 2 хамгаалж татсан бүгний шийдэлт гоё болсон. Devin Warren завчин дээрээс 3 шийдэлт амжилттай. За басар хүрээ эсрэг хөл дээр нь тоглохын дэ Ватаруу яваад орсон гоё дамжуулалт Jonathan Galloway самурд ороос 2 оноо авлаа. Ватаруу. Засланы араас шийдсэн Ватаруугийн арыг тоглолтыг маш сайн эхлүүлж энэ хувийн 5 дахь оноогоо авч байна. За баруунда нэг цаа дундын заа шийдэл Galloway эсрэг гоё шийдэлт байлаа. За Ватаруу доор будагтал байд үлдээсэн лавгийн авир мэдийн тоглолт ихний оноогоо авлаа. Заслаа аваад дамжуулалт авир мэд 3 оноо шийдэлт гүйцэтгсэн шийдэлтэд алдсан Galloway тоглооны замрыг аваад нэмсэн. За энэ үед шүүж үсэн инэрхэндээ. Гэхдээ 5-5-ийн одоо яг энэ уламжлалт сагсан бомб үгүй тий 5-9 өдөр байсан өвдсөнгөө өөрөө яваад орсон цолгоо төгсгөл 2 оноо. Эрдэнэ цагтын тоглолтын 3 агенчлалыг одоогоор тэргүүлж байна. Wesley талбайд орж ирсэн даруйдаа оноо авлаа. Wesley Ватаруу. Дахиад дундын заа шийдэлийг гүйцэтгсэн Ватаруу өнөөдөр харин оноо авалт нэр ямар сайн байна. 7 Монголиас орж ирсэн дээ. Инх хамглан дундын заа шийдэлт амжилттай. Цэгэрх дунсангүй дээ. Нөгөө талаас Wesley контактаа яваад орсон довтлохын амжилттай. Монголиас төрүүлээд эхэлсэн Ишибаши. За өмнөх тоглолттой харьцуулахад бол их хурдан имлэлтэй. Тоглолт явагдаж байна. Инх хамглагын 3 онооны шийдэлт. Хамглан руу чигсэн амжилтыг Bayern Wesley тасалсан. Хурдан довтлохонд гарч ирээд 2 оноо. За Knights-аас их хэцүү байдалд орсон. Инх хамглан 3 онооны шийдэлтэд алдсан Devin Warren аваад дэмжлээ. Bayern Wesley самбраа ичсэнгүү дээ. Mongolians-ын довтлог хамтаа орцгаая. Wesley. За Wesley зөндөө явж ороод самбартаа тоглосон. Үнэхээр амархан харагдуулах юм аа Wesley. Гол давс авах нь өгсөн бөмбөгийн тасалсан Эрдэнэ цогт хурдан довтлохоор 2 оноо. За Bisage Knights онооны төргүүлэлттэй болсон. 2 хамгаалагч ирдсэн. Цэлмэг доор ямар гой дамжуултыг өгсөн бэ? Jonathan Galloway түүнийг нь 2 оноо олголоо. За үнэхээр гоё. Devin Warren. За Warren энэ алхамтуудыг бол үнэхээр гоё хийж байгаа юм. Хөлөөж ирээд. Цогт насан жаргалсан эсрэг шахаад явсан. Насан жаргал бөмбөнд нь хүрсэн шүүгтээ эргүүлж аваад автлсан. Эрдэнэ цогт 2 оноо авлаа. За тооны харьцаа 27-26 нөгөө талаас Сүхбат довтлохын амжилттай. Тэгээд Эрдэнэ цогт хэдийнэ довтлоонд ороод ирсэн байгаа. Доор өгсөн Nick Ward самар доороос 2 оноо. Сүхбат Цэлмэг дундын заа шийдэлтийг гүйцэтгсэн гоё шийдэлт байна. Олсон. Bayern Wesley өөрийнхөө үндсэн гүйлтийг хийлээ дээ. Алдаатай довтлогоо. Цаг авсан Ward. Galloway эсрэг зүүндээ бие өвчээр илүүрхэд орсон довтлогоогоо алдсаж өөр 2 дахь боломжийг үүсгээд оноогоо авч байна. Цааднаа нэг хамглан зай гарсан. Аваа шуу шидсэн. Шидлээр алдсан бол Devin Warren энэ хоолт нь 2 дахь удаага сүний илүүтэй болчлоо. Сүхбат суул шидэж чадсан. Шидлээ алдсан. Гэхдээ Wesley довтлооны самбраас авсан. Яа, Wesley Warren-ээс 2 тоглож үзлээ. За тэгээд зурууд хурдан довтлоонд Сүхбат 2 оноо авлаа. Galloway эсрэг. За цаг дуусчгаа Ward дундын заа шийдэлтийг гүйцэтгсэн. За бас гоё шийдэлт нэмэлтгүй амжилтгүй хурдан довтлоонд Эрдэнэ цогт гараад ирсэн Цэлмгийн эсрэг солгоо төгсвөл 2 оноо. Довтлогоо гаалсан. За бөмбөгийг талбайд үлдээсэн үү гэсэн татсан бөмбөг нь. За самбарны ард болжлоо. Цэлмэг Сүхбат суларсан. Сүхбат холын шийдэлд орсон. Багийн 46 дахь оноо. Басар гүр шилтэн дутсан. Гэхдээ 2 дахь боломжийг суур очир үсгээд 2 оноо авсан. Яачгүй байрлалын даваад.
төгсөн Wesley дээр бөмбөгөрсөн доор Цэлмэг. За нэг илүү дамжуулалтаар Galloway-г суулсан. Jonathan Galloway нэмэлтийг шилдэг. Galloway өдрөх тоглолт юм аа. За эргээд яг л хоёрын эсрэг дөрвөлээ бүр гараад ирсэндээ Bayern Wesley өөрөө зогсоо шийдсэн. Хүний илүүтэй байсан ч гэсэн Нэг багийг бол мэдээж өнөлдсөн байгаа болов. За тэр нь бол тэгээ сүүлд бэлгүүний ярианд ярьж гисэн бас харагдсан тийм. Дургашаа давтгоогоо эхлүүлж байна. Bayern Wesley мөнх төрийн эсрэг зүүндээ алхаад хөөргөд явуулсан. Гой төгсгөл байна. Төвлөр. За шахсан хамгаалтаас их хэлбэрхэн гараад ирсэн Сүхбат итгэлтэй гих чинь явуулсан. 3 шид Wesley бөмбөгийг авсан, хөөргөд явуулсан. Bayern Wesley-гийн давталгын амжилтгүй болсон ч Galloway дээрээс нь нэмсэн. Энэ хүү тоглолтод Knights хожигдох юм бол хүлгүүттэй хожигдлын харьцаа тэнцэхээр байна. Энэ нөхцөл байна да. Devon Warren-ы давталгын амжилттай. Дархан United-тай их тоглолт байгаа. Тэр бол бас их чухал тоглолт байх болно. Маш хүнд алдаа гаргалаа шүү. Базаргүр. Ахаа Devon Warren бөмбөгийг авсан да 3-аас Warren шидэл цаграгт унсан. Тавлаад өгсөн. Ямар гоё бөмбөг шилжиж байна. Эрдэнэ цогт суул шийдсэн. Багийн 5 тоглогч тавуулаа бөмбөнд хүрсэн. Төвсгөлийн багийн ахлагч. За баруунда хөдөлсөн Эрдэнэ цогтыг дохиж өнгөрөөгөөд дундын зай шидэлт амжилттай. Цогт гарч ирээд бөмбөг авсан. Хамгаалагч солигдсон байгаа. Цэлмгийн эсрэг дайраад орсон. Дундаа самбартаа шийдсэн. Ямар гоё шидэлт вэ Эрдэнэ цогтыг. За Wesley бөмбөг рүү гар явсан. Салгаад авсан Bayern Wesley. За өнөөдөр бол Warren ер нь илүүрх хандлагатай биш шүү. Хийж байгаа 2-ын голоор маш гоё ороод ирсэн Bayern Wesley. За ингээд дамжуулалт Эрдэнэ цогтоор ирсэн Цэлмгийг нэг дохиж өнгөрөөгөө дөөргөө их гой сулгацсан 3 шидэл цаграгт унж байна. Ишибаши завчин дээрээс холын зай шидэлтэй хаалсан сугар очир доор эсрэг багийн будалтай талбайд ганцаараа зогсож байна. Өөрөө тэрчтэй дайраад явсан. Хоёр чамгалагчийн өдөө шийдсэн шидэлт нөгөөд гарсан. Цэлмэг хатгацсан. Өд боломж үүсгэлтээр бол үнэхээр онцгой байгаа. Warren Wesley эсрэг за тодорхой амжилттай болсон. Ямар нэг алдаа байхгүй. Wesley тэгээ томчлоо. За Bayern Wesley Сүхбатад өгсөн Сүхбат Эрдэнэ цогт эсрэг бөмбөгөө маш гоё нуугаад тоглоогоо орууллаа. Цэлмэг хоёр тогломжийг үүсгэлээ. Бол Wesley төгсөн дамжуулалт Bayern Wesley-гийн давталгыг тооцсон. За тэгээ нэмэлтийн шилдэг. Бөмбөгөө нэг алдчих гал яваад байна да. Бөмбөгөө алдсан. Урд нь давталгаа юм Ишибаши гараад ирсэн байгаа. Цэлмгийн өдөөс тоглоогоо оруулсан. 4 онооны зөрүүтэй тоглолт. Амжилттай явууллаа да. Цэлмэг завчин дээрээс холын зай шидэлт амжилттай болсон. За ерөн тоглолтын эцсийн зэг болж том магадгүй эсрэг Эрдэнэ цог шидэлтэн дээр гаргаж үлсэн болсонгүй. Ишибаши аваад шууд явуулсан. Юма Ишибаши самбартаад оруулж байна шүү. 31 секунд. Ишибаши гарч ирээд шидэлтийг гүйцэтгсэн. Юма Ишибаши. За онооны зэрэг 3 боломж өрдөө. За ингээд тоглолт өнгөрч байгаа манай үзэгчтэй. 94-99. Бүрүскэр Монголоос баг бүснэгтийн дэргүүлэгч Knights-ыг буулгаж авснаар бүснэгтийн 10 дугаар байраас өстөө нэг удаа хугацааны дараа дэвшин гарлаа да. 9 рүү орж ирж байна.